Сайн мэцхан уу та бүхэнд зориулан саяхан нээлттэй хийсэн шинэ киног ярьж өгөхөөр бэлдээд сууж байна. Юуны өмнө эхлэхийн өмнө суугаад дэмждэг бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрвээ та анх удаага үзэж байгаа бол лайк болон subscribe битгий мартаарай гэж хүсэж байна. Ингээд бүгдээрээ киноныхаа үйл явдалд орцгоё. 1975 оны цасан шуурхтай нэгэн өдөр амьдралын хэцүү нөхцөлд ятуугаасаа болж гэрийн үйлчлэгч хийж байсан бүсгүй эзэндээ зодуулж хөлмөцгөн хөөгдөхдөө өлсөж осгож үхэхийн даваан дээр хэн нэгний түүнийг авардаг. Энэхүү өрөвдөлтөө эмэгтэйг ресторан ажилуулдаг залуу гэр бүл олж хооллож ундалсны дээр очих газаргүйг нь мэдээд эхнэр нь хүлхэнд байсан учраас нөхрөөсөө гуйж байгаад туслах бэлтгэгч угаагчаар эндээ үлдээжээ. Ингээд нилээдгүй хугацаа өнгөрч хүүхдэнч төрөн тэд яг л нэг бүл шиг дотн болцгоосон байдаг. Арай ажил тарсны дараа бүсгүй ганцаараа байж байтал рестораны байнгын үйлчлүүлэгч Америк зэрэг ямар ч хөнгөн үеийг далимдуулан бүсгүй дээр орж ирээд хэрцгийгээр түүнийг хүчинтэх гэж оролдоход бүсгүй эсэргүүцсэн учраас залуугийн уур улам хөрч түүнийг зодож эхэлдэг. Мэдээж ийм нөхцөл байдал тэсхийн аргагүй болж бүсгүй өөрийгөө хамгаалахын тулд хурц үзүүртэй зүйлээр зоон хөнөөх үед нь гэрэн эзэн бүсгүй чалгах авсран уучлаарай миний буруу намайг битгий хөөгөөч гэхэд залуу өөрөө араас нь зоож алснаа хэлэн тайвшруулад гинцэн хумсыг нь харснаа хурц эрийг биелэгдэн түүнийг Сонтоп хэмээн нэрлэдэг. Сонтоп. За яг үнэндээ бол гэрэн эзэн рүү нь нууц бүлгийн толгойлогч бөгөөд Сонтопыг өөрийн шавай болгон алуурчны замналд хөтөлдөг. Нэг өдөр тэдний гэрт бүлэг дээрэмчид дайран рүүгийн гэр бүлийг хөнөөх харамсалтай хэрэг гардаг. Тун өдөлхий гэрэн эзэн бас мафийн бүлэглэлтэд тулалдан амиа алдаж улмаар Сонтоп багшийнхаа өшөөг авч энэ цагаас эхлэн алуурчны замнал руу сэтгэл шулуудан орсон. Өдгөө 60 гаруй настай тэрээр энэ хугацаанд нууц агентлагт ажиллахдаа олон харгас гэмт хэрэгтнийг устгаж олон хүний амийг аварсан ч өөрийн дотоод сэтгэлийн шарх ганцаардмал ертөнцөөс салж чадаагүй байв. Түүний амьдралын замнал эрдүүл хар бараан, ганцаардал, шаналл дунд өрнөдөг. Нэг өдөр гудамд хэвтэж байсан шархацсан нохоо олж хараад өөр шиг нь санагдан хайж чадалгүй малын эмчдэр авчран хагалгаа хийлгсэн нь түүний амьдралд томоохон өөрчлөлт авчирдаг. Одоо тэрээр ядчил ганцаараа биш боллоо. Метронд нэгэн жирэмсэн эмэгтэйд зориулсан суудлыг булаацалтан танхаарч байв. Ойролцоон Сонтоп чимээгийнхэн сууж тухайн этгээдийн хэргийн материалтай танилцж байдаг. Мэдээж түүнийг онилсон нь тодорхой. Удахгүй залууч буухт өгөж игч үснийхээ шороо суглан отож байгаад л ганц хадгана. Учир нь энэ нь үхэлд хүрэх тариа. Энэ бол түүний ажил. Өмнө нь хизээч алдаа гаргаж байгаагүй мэрэгжлийн алуурчин. Гэвч ойрын үед түүний гарын салгалдаг болж биеинд оройтсоор тэдний ажилуулдаг хууль бус агентлагийг баг зэрэг танилцуулах юм бол Сонтоп одоо хүртэл багшийнхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Одоогийн байдлаар нилээдгүй өргөжөж гэмт хэрэгтэн мафийн бүлэглэлүүдийн эсрэг ажилдаг. Тэд бүгдээрээ Сонтопыг загалмайлсан их гэж дуудах нь бий. Энэ нууц бүлэглэлийн талаар судалж байгаа гудамны зодонч залуу Дуян нилээдгүй чадварлаг зодолддог. Агентлагийн менежерийн мэдээллийг олж аваад араас нь хэсэг дагаж байснаа замыг нь тосч аван ална гэж сүрдүүлж байгаад ажлын байран дээр нь очиж чаддаг. Эргэн тойрон нь байх нууц ажилчид түүн рүү дайрахыг мэдээд вино задлагчаар дэгээтэх гэж байснаа гинэт зогсон. Учир нь Сонтоп аль хэзээ ард нь ирчихсэн. Тэд залууг өөрсдөө зохицуулна гэхээр нь араас нь өшөглөн унгаагаад залуучуудаараа бариулан гарч явдаг. Ингээд л менежер залуу Дуяныг Сонтопын залуу залгамжлагч халаа болгохоор багтаа авдаг. Нэгэн өдөр асаргаанд орсон зүнсэн өвгнийг асаргч нь хөнөөгөөд байсан бүх эд хөрөнгийг аваад зүгтах гэж байхад нь агентлагийн бас нэгэн ажилчин барьж аваад төмөр замын гарцсан дээр авчирснаа зогсоогоод ухаан алдуулан машинтаа норхиод явдаг. Гэтэл галт тэрэгний дуутай зэрэгцэн замын цаанаас охин нь аава гэтэл орилно. Ингэхдээ охин юу болоод байгааг нь ойлгон цааш зүгтдэг. Ийхүү маргааш өглөөний мэдээгээр хяналтын камерт гэмт хэрэгтэн бичигдсэн ба бүсгүйг хороосныхоо дараа цагдаагийн газрын үүдэнд очичхоод буцаад явсан талаар мэдээлдэг. Үүнээс нь болж агентлагийн гишүүд бүгд мэдэн цаашдаа өөрсдөө эрсдэлд орохгүй тулд хамтрагчаа цагдаад баригдахаас өмнө дотоод дүрм зөрчсөн гэж үзэн хороохоор шийддэг. Сонтоп ганцаараа явахыг зөвшөөрсөн ба түүний араас нэхэж байгаад гүйцэхдэггүй болохоор нь машиныхаа гэрлийг унтраан хэсэг чимээгүй болж байснаа л огцом хажуу талаас нь гарч ирээд түүний машиныг онхолдуулдаг. Гэтэл тэрээр ингэтлээ их гэмтчихсэн байж одоо хүртэл амьд.
бүхий л хүчээ шавхаж Сонтоп руу дайран аминд нь хүрэхийн алдад Доян түүнийг авардаг. Манай хүн хэдийн нас өндөр гарсан ч ингээд ажлаа амархан өгөхийг хүсэхгүй. Доян өсчин цайрч үрчлээдсэн байна. Одоо тэтгэвртэй гарах цаг чинь болсон юм биш үү? Өөрөө энэ ажлаа дуусгах гэж хэлээд яваад өгнө. Газар хэвдэх хүн охин минь нас бараад 10 гаруй жил болчиход одоо гарч ирж байгаа нь миний явах цаг болсон бололтой гэж хэлээ. Өөрийгөө хөнөөдөг. Ингэж Сонтоп буцах замдаа толгой нэргэж байгаад арай гэж гэрийнхээ ойролцоо ирэн ухаан алдаад унчихдаг. Хэсэг хугацааны дараа сэргэн хажуудах хүнээ шууд л бариад авна. Тэр хүн нь нөгөөх малын эмч. Шархыг нь цэвэрлэж амийг нь аварснаа хэлэхэд игч сая л нэг тайвширна. За харин Доян эмчийг харсан бөгөөд гэрч үлдээчихлээ гин түүнийг занал хийлж эхэлдэг. Сонтоп энэ хугацаанд ийм амьдралаар амьдарсан учраас нэг ч шүн тайван унтаж байгаагүй. Байнга өөрөөр бэлтгэлхийн гүйж байдаг. Ингэхдээ эмчийг хараад араас нь даган Доянаас хамгаалж эхэлдэг. Бүр болоогүй залууг бага насны охинтой гэдгийг мэдэн эмээгийнх нь ажилуулдаг жимс ногооны дэлгүүр дээр ирээд охины зурсан зургийг харан худалдан авалт хийхдээ ээжигээ сахиусан тэнгэр гэж боддог бололтой. Сайн зурсан байна шүү гэж тойруулан асуухад охины эмээ ээж нь нас барчихсан юм аа гэж хэлэн Сонтоп бүхнийг мэдэн охиныг өрөвдөн зогсоно. Ингээд дараагийн өдөр болж нохоогоо салхилуулан явахдаа эмч охин хоёртой санамсаргүй таарчихдаг. Гэтэл охин нээх өрхөн эмээ гэж дуудан хамтдаа хоололцохоо гэж шалсаар байж энэ гурав нэг газар ирцгээн. Сонтопын зүрх сэтгэлийн гүнд энэ л хайр дутагдж байгаа мэт эдний гэр бүлээр дамжуулан халуун дотныг мэдэрдэг. Тиймдээ ч аюулд оруулахгүй тулд Доянаас өөрийн ирэхгүй л хамгаалж ирдэг. Энэ үйлдэлээс болоод залуу алуурчинд Сонтоп танил санагдан нууцаар ажлын байранд нь нэвтэрч холбоотой гих бичиг баримтнуудыг шалгаж байгаад дотроос нь маш чухал материалыг олдог. Үнэн дээр бол Сонтоп гуй идэр залуу байхдаа Дояны гэрийн үйлчлэгч хийж байгаад аавыг нь хөнөөж байж ингэж энэ бүхнийг санссны дараагаар Сонтоптой уулзан насаараа хайж байгаа зүйл байгаа гэж ярилцаж эхлэе юугүй юу. Гаднаас хідэн охид цэцэг барьсаар орж ирэхэд түүнээс нь харшлан тэсхийн аргагүй болон гарчгүй нь. Цонхоор түүнийг найтаж байхыг харсан Сонтоп өмнөх дурсамжинд зурсхийн орж ирэн өөр зүйл санахгүй байгаа учраас гэртээ ирэн тэмдэглэлүүдээ шалгана. За гэтэл энэ хоёр ямар холбоотой байсан гэхээр даалгаврын дагуу Дояны гэрт асрагчаар очиж байж тухайн үед гэрийн эзэн түүнд зөвшөөрөлгүй гар хүрэн хоргоож эхлэхэд манай хүн болиулан гэрийн эзнийг ажилдаа явах үед нь нуусан алхаараа цохоод алчхаж. Гэвч энэ нөхцөл байдлыг хүүн харсныг санан Дояныг яагаад энд ирэх болсныг нь ойлгодог. Ингээд дараагийн өдөр болж томоохон мафийнхантай нүүр тулах байсан учраас нохооныхоо хоолыг ахиухан бэлдээд цон хонгоолгосноо би эргэж ирэхгүй бол чи эндээс яваарай. Өлсөөд өгч гэж болохгүй шүү гэж нохоондоо захин хэцүүхэн нөхдүүдтэй тулалдахаар гардаг. Тэд дэндүү олуула байсан учраас арга мухардан менежерээсээ тусламж гуйсан боловч эд мөрийн баримтаа устгаагүй гин өөрийг нь эсрэгээр нь буруутгаад нүрээ буруулдаг. Энэхүү эцэст нь амьдараа булшлуулахаар болох гэж зүгээрч нэг бололгүй. Дээрээс нь хайрцгаар үт тасган араас нь шороогоор дарж хайдаг. Гэвч энэ мөчөд санаанд жоромгүй зүйл болсон нь Доян ирэн тэнд байх хэсэг нөхдүүдийг улаан гараараа шороо ухаж байгаад ашгүй түүнийг аварч чаддаг. Ингээд эсэн минь гэрт нь хүргэж ирэн ихч баярлсан сэтгэлээ илэрхийлэн гэртээ оруулан өөрийн хүүшигээ хоололдог. Доян жирийн хүмүүс ингэж хоололдог байхдаа та надтай анх хизээ учирснаа санаж байна уу гэхэд 25 жилийн өмнө байхаа уучлаарай Доян гэж хэлэн удаачгүй. Залуу газар унан Сонтопын өөрийгөө хамгаалах нэг арга юм уу да. Ингээд болоогүй дараа нь машиныхаа арын суудалд очин хавслын ирмэг дээр ирээд там дуулцгаая гэж машина урагш хөдөлгөн өөрөө өсөрч ам гардаг. Түүний дараа ажил дээрээ ирээд менежерээ болгож өгөн нарийн бичгтээ бүхнийг шатаагаад эндээс яв гэж тушаал өгөн бүх зүйлд цэг тавьдаг. Бяцхан охин тайзан дээр инээмсэглэн бүжиглэж аав болон эмээн тоглолтыг нь үзэхээр иржээ. Гэвч тарсны дараагаар охин сураггүй алга болон удалгүй аавынх нь нуцанд чөчөрдөм зурус ирдэг. Сонтопыг ирэхэд эмч арай ядан амьсгаа авч миний охин гэж хэлээд сандран зурусыг үзүүлтэл Доян амьд гарсан ба охиныг барьцаалчихсан байдаг. Сонтоп цагдаа дуудах хэрэггүй би охиныг чинь заавал олно гэж амлаад гэртээ ирэн зэвсэгнүүдээ гарган бэлдээд нохооныхоо дэргэд ирснээ миний юу гэж хэлснийг санаж байна уу гэвч нохоо нь аль хэдийн туулгаж нас барсан байв.
Ингээд Дояны дуудсан газар очиход холын зайнаас мэргэн будагч Сонтоп руу хэд хэдэн удаа галнэв машиныг нь шалгахад энэ нь зүгээр үгүйш харин Сонтоп өөр замаар хан дамжин нууцаар авирсан байдаг. Байшингийн дотор Доянаас гадна олон зэвсгэлсэн хүмүүс. Гэхдээ Сонтоп өөрийн ур чадвар хурд охиныг аварна гэсэн сэтгэл зүрхээр бүгднийг дараалан устгаж чаддаг. Хэдий тэр ихээр шархацсан ч охины байгаа өрөөг олон Доянтай харц тулгарна. Тэрээр охины чихийг огтлно гэж сүрдүүлж Сонтопыг зэвсгээ хайж хантаацаа тайлахад хүргэдэг. Ингэж тэдний дунд ширүүн өрсөлдөөн өрнөх мөчөд Доян өнгөрсөнд болсон бүхнээс санан харуулсан. Үнэн дээр түүний зүрхэнд гэр бүлийн халуун дулаан хайрыг мэдрүүлж байсан ганц хүн нь асрагч бүсгүй байжээ. Тэр түүнд яг л ээж шиг нь санагддаг байсан. Хамтдаа тоглож чихэр өгөөдөл эмийг нь хүртэл уулгаж өгч хамгаалж халамжилдаг байсан. Харин төрсөн аав нь харгас хэрсгий бөгөөд үүдээ байнга л гар хүрч хүчирхийлдэг байсан нэгэн. Нэг өдөр асрагч нь түүнийг сургуулийн зугаалганд явуулсан. Гэвч хүү зүүн совингороо ямар нэгэн зүйлийг буруу болсныг нь мэдрэн гэрлүүгээ яаран ихтэл аав нь аль хэдийн амьсгал хураачсан байсан. Тэр мөчөөс хойш эдний зам салж хувь тавилан хоёр тишээ хөдөлсөн. Одоо харин тэд нэг нэгнийхээ эсрэг зогсож байна. Дояны худаг Сонтопын гарыг нэвт сүлбэн харин түүний чиглүүлсэн худаг Дояныг цусанд будагдахад хүргэдэг. Энэ мөчид тэр хагарсан цонхыг хараад өмнөх дурсамжаа одоо л нэг сандаг. Өнгөрсөн үед хүү өөрт нь хичнээн хайртай байсан. Цусанд хутгалсан аавыгаа биш харин өөрийг нь зүгтэж байх үед намайг хамт аваад яваач гэж гуйж байсныг сандаг. Бүсгүй хариуд нь дараагийн удаа жаахан том болоод гэж хэлж байсан учраас Доян өнгөрсөн бүхий л амьдралаа зөвхөн өөрийг нь хайхтал зарцуулсныг мэдээд яагаад надад эрт хэлээгүй юм бэ гэж өнгөрсөн хойно нь харуулсан. Зарим шарх эдгэрдгүй, зарим дурсамж хизээч мартагддаггүй. Тэр бусдын төлөө бүхнээ өгч хорвоогийн муу мухагаас хөнгөлсөн ч гагцхүү түнд ганцаардал үлдсэн. За ингээд энэ хүртэл үтсэн хүмүүс маань сэтгэгдэл хэсгийг галаар дүүргэн суугаа дэмжээрэй. Дараагийн олон гоё кинонуудаар уулзтлаа. Түр баяртай.